За сайн байцгаана уу, ариун санаа байна. За өдөр өглөө орой минь төргий та бүхэндээ. Одоо яг би дөнгөж сэрээд өглөөнийхэн цаг уучаад нэг 10 минут дугуйж ичээдээ сууж байгаа царай маань энэ байна. За юуны дөрөв 9 сарын 1. 9 сарын хичээлийн шинэ жилийн баярын минь төргий хүүхдүүдээ. 9 сарын 1 хүүхэд бидний баярын өдөр. Окей, ямар ч юмсан. За тэгээ 9 сарын 1 болж байна. Одоо энэ төгсөлтийн ангийн хүүхдүүд маань тэр Яш мэшд эртнээс гоо сайн бэлдээрээ тэгээд хичээлийн шинэ жилд бүгдэнд нь амжилт төсөй алаадаг. За өглөөний цагаа уусаа маш хөнгөн. Одоо болохоор би энэ зөвхөн нэг шиг бананы дээр би бэлтгэлтэй явна. Ягаад банан идэж байгаа гэхээр энэ бол нүүрс ус гэж явдаг. Хүний бие ерөнхийдөө бол нүүрс одоо машинаар ярих юм бол бензин. Бензинг бол машин ч юм бол хөдлөхгүй шүү дээ. Тийм болохоор биед ингэж нүүрс ус өгчээж би чинь ингэж хөдлөн гэсэн үг. Окей. За уул нь бол илүү их нүүрс ус болон ингээд багцаах те өөх тоос бүх зүйлийг ингээд би нэг төр идэх ёстой. Гэтэ яагаад би ингээд банан идэнэ вэ гэхлээр би одоо 10 хоногийн дотор 4 кг хаях ёстой. Одоо 4 кг хаях ёстой байгаа шалтгаан маань юу вэ гэхлээр одоо манай ажил дээр байнга орж ирдэг зурагчин эгч маань ер нь дээр үеэс надад агийнхаа ажлын санал өгдөг байсан. Нэг тийм дууны одоо тэгээ мьюзик видео энтернд ороод өгөөч гэсэн тиймэрхүү ажлын санал зөндөө байдаг байсан. Тэр мөрөнд ордог л байсан л та. Гэтэ ингээд би энд орсон гэж харуулад ингээд байх амар утгагүй. Тийм учраас 9 сарын 10-нд нэг тийм зураг авалтын ажлын санал орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Америкийн тийм гоо сайхан өсний одоо тийм брендинг зураг авалт гэсэн үг байхгүй юу? Модель гэсэн үг. Тэнгүүд би болохоор өсний тийм хуурай шампуны тийм юунд яа. Зураг авалтанд орно. Тийм. Тэгээд тэр одоо манай ихний компанид хамтарч ажиллаад байгаа. Тэр нь ингээ модель хайж аваад манай их намайг зургийг маань харуулсан гэсэн заяа. Ер нь бол харахад ингээд айгу хөөрхөн тийм зүв бүтцтэй охин гэдгсэн чинь тэр газрын захиралд нь би таалагдсан юм шиг байна. За тийм болохоор маргааш буюу 9 сарын 2-нд би очиж ажлын одоо тэр гэрээтэй танилцсан заяа. Тэр гэрээ маань болохоор халь захиралтай ингээ ярьснаар болохоор тэр гэрээ нэг 2 жилийн турш тэр олон улсын тэр сайтн дээр миний зураг ингэж явагдана гэж аахгүй юу. Тэгээд хүссэн одоо мөнгөний тоогоо хийлээ гэсэн. Би бол энэ дээр одоо хэд гэж хэлэхээ өөрийгөө хэдэр үнэлэх ёстойгоо ойлгохгүй байгаа учраас би нэг найзлаагаа ярилцж байгаа заяа. Тэгэхээр ямар ч танай зүгээс юу гэж бодож чинь хэдийг өгмөр эхлээд хэлээд үз би тэрэн дээр ингээд бодож үзье гэсэн тийм одоо юм хэлчихэд ингээд хүлээж сууж байхгүй. Тийм болохоор маргааш 5 цагаас очиж зураг авалт хийж үзэн заяа. Хэр их ингээд камертай тусч чинь хэр их ингээд окей зураг авалт хийж болохоор байна. Одоо тестинг гэсэн үг заяа. Тэгээд гэрээтэйгээ танилцаад зураг авалтанд тальд орчоод тийм болно. Тэгээд яг үндсэн зураг авалт нь болохоор 9 сарын 10-нд тахгүй. Тийм учраас би жин хасах ёстой. Ягаад гэвэл би бүр хацраа амар тийм шүүрэг болох ёстой гэсэн үг. Тэгээ одоо хэдүүлээ энэс энэ бананыг идчихэд бэлгэлдээ явна. Би бананд амар дурггүй за. Ягаад гэвэл дээр үед нэг тэмцээн уралдаанд ингээд орохгүй явахад бол бүр битүү банан идүүлдэг байсан заяа. Уг нь бол одоо ингээд би сурд судалж ингээд мэдснээр бол бананыг заавал тэгж сармагчин шиг маш их хэмжээр идэх ямар ч ёсгүй юм бэлээ. Тэр үед юу ч мэдэхгүй дээ надад хэлж гисэн үеийнхэн заавар окей гэж бананыг өгтлээ иддэг ус одоо бол банан их идэд байхгүй. Гэтэ би маш богинохон хугацаанд их килограмм хасгаж байгаа учраас идэж байгаа юм аа. За өчигдрийнхөө бичлэгэн дээр нэг яриаг би амар орхигдуулсан байна лээ. Тэрийг ингээд нөхчий гэж би бодлоо. Өчигдрийн яриан дээр одоо тэр гадаадад сурах гад нааш ирэх гээд байгаа хүүхдүүдэд хандаж хэлсэн хэдэн үгэн дотроо би маш чухал зүйлийг алдсан байлээ. Тэр нь юу вэ гэхээр нааша ирэхээс өмнө 1-2 дугаар ливлээ төгсөөд ир. Тэгээ баалаа шилээ идлээ уулаа идмээр нь уумаар байна амармаар байна ядраад байна гих мэдчлэн хөнгөн тийм бasic зүйлүүдийг сурчаад ир. Ягаад гэхээр чи энэ дээрээ 1-р level гэдэг чинь ерөнхийдөө үг үсэг тоо заяа. Араас нь сайн уу сайн юу вэ юмгүй нэг хитгэн үгний ингээд хоорондоо харилцан яриа үүсэх эзнийг баг зэрэг юм ордог заяа. Ерөнхийдөө үсэг тоо ингээд тэ үзэх гээд ингээд нэг семестрийн төлбөр гэдэг чинь сая 800. Дээрээс нь байрын төлбөр идэж явах юм 3 сарын дотор ингээд чиний ингээд чамаас гарах зүйл гэхэлэр мөнгөөр одоо one-оор бодонгууд бараг 3 сая хавцаа болно заяа. Тэрийг Монгол мөнгөөр бодох юм бол 8 сая төгрөг гэсэн үг шүү дээ. Чи зүгээр нэг ингээд 1 2 3 4 5 6 яг иймэрхүү юм сурахын тулд чи заавал 8 сая төгрөг энд ирээд өрөөд байх шаардлага байхгүй гэсэн үг заяа. Тийм учраас Монголдо байхдаа 1-2 дугаар левелдээ сураад үз. Даашаа эрэхтэй ядаж нэг АО-тойгоо ир гэсэн үг байхгүй. Тэгээ сургуульд ирэнгүүтээ чи за би ингээд мэдэн тэ мэдэх зүйлс бол байна. Тийм учраас би сургуулийн шалгалтыг өгөөд за үнэхээр унах юм бол 1-р левелдээ суй унахгүй бол би 2-р левелдээ сумаар. Гэхдээ аль болох унахгүй байхыг хичээж тэр одоо Монголд л аль хэдийн шагчил хийж мэрлээ юм л та. Тэгээд
зүгээр нэг оо баалаа шилээ чадахгүй чадна. Яг ийм зүйл сурахын тулд чи заавал энэ 8 сая төгрөг өрөөд авах ямар шалгахгүй. Тэрний оронд чи Монголдо нэг аятайхан одоо тий ингэж тусгаарчиж ганцаарч сурдаг тийм сургалт мургалтанд нэг 2 сар 1 сая төгрөг өгөө сурч л та. Тэгэл чи энд ирээд бүхэлдэн 10 сая 20 саяыг хангалттай хэмнэх боломж бас байгаа шүү гэдгийг бол сануулчих заяа. Энийг хэлэх юм таг мартсан байлээ өчтөр ярианд бол. За одоо хэдүүлээ газ бэлтгэлдээ явна. Бэлтгэлдээ явахын тулд хэдүүлээ цүнхээ бэлтэнэ. Тэг өнөөдөр бэлтгэлдээ явж ирчээд нүүрэ маятайхан будаж судаад манай нэг найз маань их сургуулаа энд төгсчээд бүр мөсөн Монгол руу явж байгаа. Тэр бас нэг хөргөн мундаг охин байгаа. Тэр охинтойгоо хамт нэг хундаг өргөе. Сүүлийн удаа явж байгаа юм байна да гэж уулзаад. За тэгээд ямар ч зүнхээ бэлтгэцгээ хийдүүлээ. Энэ бананыг бол би баг багаар идэнэ. Би нэг бананыг тэгээд суурин дээр нь ийм том момоор нь идэж чадахгүй. За, миний бэлтгэлийн зүгүнд төр юу байх ёстой вэ гэхээр ерөөсөө маш амархан дээр хэлсэнчлэн усны сав. Би өөрийнхөө уургийн шейкер саваа алдчихсан заяа фитнес дээр. Тийм учраас зүгээр энийг авч явж байгаа. Яагаад тэгэхээр би замаасаа кофе худалдаж аваад уугаад тэгээд бэлтгэлийн туш ерөнхийдөө кофегаа ууж агаад кофе дуусчих юм бол тэр мөсөн дээр ингээ хөт ус хийгээд ингээ уугаа явдаг байхгүй юу? Нэг болохоор нэг их усны сав бол хэрэг болоод байдаггүй. Дараагийн зүйл бол чихвч. Би ганцаараа бэлтгэл хийж байгаа нөхцөл бол чихвчгүй бол бас эвгүй. Нилийн жоохон юм уналтай бэлтгэл хийдэг гэсэн үг. Yes, усны сав, чихвч, нүүрний саван. Тэгээ энэ бол зарим нэг зүйл дээр хэрэглэгдэх, өвцгөн дээр хэрэглэгдэх тийм одоо юу? Хүл баригч гэсэн үг заяа. За өнөөдөр болохоор би юу хийх гэхээр би ерөнхийдөө сүүлийн үед амар их кардио хийж байгаа. Яагаад тэгэхээр өөхөө маш их буулах хэрэгтэй. Дээрээс нь булчингаа мэдээж ажиллуулж байгаа л та. Кардиогийнхаа хажуугаар мэдээж хүчний бэлтгэлээ хийн. Тэгжиж булчин чинь томорж иж одоо өөх чинь унж эхлэн гэсэн үг. Булчин чинь хэр том байна? Өөх чинь хэрвээ булчингаас ч их байна гэх юм бол өөх чинь булчингээ чи идэнэ. А булчин чинь өөхнөөсөө их байна гэх юм бол булчин чинь өөхөө идэнэ гэсэн үг. Тийм болохоор өөх булчиороо ерөнхийдөө ингээд адилхан тийм байлгах хэрэгтэй гэж бол би одоо хүсдэг. Одоогоор би сая сүүлийн сарын өмнө би ингээд өөрийнхөө embody check хийхдээ заяа. Миний булчингийн хувь болохоор 25%-тай, өөхний хувь болохоор 22%-тай байсан. Тийм болохоор би өөхнийхөө хувийг ерөнхийдөө би 15-аас 17-гийн хооронд барьмаар байгаа. Тэр одоо 15-аас 17-гийн хооронд барьсан нөхцөлд миний биений одоо бүтэц яаж өөрчлөгдөх вэ гэхээр ерөнхийдөө байгаа булчингууд маань ингэж зураас татаж ингэж ялгарч харагдана гэсэн үг. Сүүлд нэг ганц хоёр юм авсан. Тэр нь юу вэ гэхээр энэ шортыг авсан заяа. Бэлтгэлдээ өмсөх шорт. Яг энэ шортод аюулаа таалагдсан. Тийм энэ шортыг авсан. Араас нь бас энэ шортыг энэ минь одоо амар гала энийг одоо би одоо хаанч өмсөх гээд байгаа. Бурхан минь ямар цаа авсан заяа. Тий. Гэтэ маш таалагдсан. Өмсгөр маш хөөрхөн. Араас нь яг хоо энэ нэг өмсцэн зай бэлгэлдээ. Гэтэ яг гоо танилцуулж байна. Араас нь болохоор энэ подвалкийг авсан. Тийм энэ подвалкын дээр энэ хоёр шорт нь айл нь л хоёул гоё зохино гэсэн үг. Албатай юм шиг яг гэж тэр нэг хусны шкаф руу гүйжчихээ тэгээд уурлаад цаанаас нүдэд идэх юм. Энэ манай хүүхдээ айш гэж өстө бит хоёрын айш юусоо ялгахдахгүй хоёр амар айш муутай. За энэ подвалк нь яг адилхан бас харийг авсан. Энэ өөрөө бод. Тэгээ өөр бас бусны 2 3 шорт бол захиалагдсан байгаа. Тэд нар арай ирж амжаагүй байна. За миний ингээд би амар сонирхол зантай хөвгт заяа. Ерөнхийдөө ийм бахад болно. Би болохоор өнөөдөр ингэж өмснө. Аха, би өнөөдөр ингэж өмсөж явна. За надад нэг тийм амар сонин зам байдаг заяа. Би ингээд яг кофе авдаг газараас л кофе авдаг. Уудаг газараас л уудаг, хоол идэх газараас л хоол иддэг. Очдог үсчин дээрээ л очдог. Ерөөс ингэж өөр зүйл рүү ингэж нэг тийм амтраа хийх амар дургу заа. Ягаад тэгэхээр нэгдүгээрт би ингэж байнгын үйлчлүүлэх газараа ингэж араар нь тавьсан юм шиг мэдрэмж авдаг заа. Хоёрдугаарт ингэж арай гэж нэмгээд ингэж одоо маам могоод нь гэдэг юу гэдвүлээр ингэж шийдэр гэсэн үг заа. Одоо маам гэдэг чинь бол ингэж сэтгэл зүрх гэсэн үг шүү дээ. Могдоо гэдэг чинь бол идэг гэсэн үг заа. Тэгээ маам могоод нь гэхэл одоо сэтгэл зүрх идэх гэсэн үг биш заа. Маам могоодод гэх юм бол би ингэж шийдээд ингэж хүн шийдвэрийг ингэж шийдээд гэсэн үг заа. Тэгээ очиход ингээд миний ингээд надад таалагдахгүй ингээд сэтгэлд хүрэхгүй байвал нэгдүгürt би ингээд мөнгө болон цаг хугацаа дээрээс нь ингээд байнга үйлчлэх газар араар нь тавьсан гэсэн тийм сэтгэл зүй маш их хохиролтой учраас би ерөөс тийм шинэ зүйл дээр ингээд амар try хийх амар дургу. Энэ яг
Ер нь дургу хийн гэж нэг хүсэж байдаггүй. Миний очтой үйлчлүүлдэг бүх газруудад амар таалагддаг болохоор ш тэр юм уу тэгээд байдаг заяа. За тэгээд хэдүүлээ юу ч гэсэн одоо хувцас өмсчихье. Хувцас өмсөд би ер нь амар жижигэрсэн баг анзаарч байна та нар. Би харуулъя заяа. Хэр жижигхэн байгаагаа харуулъя заяа. Ер нь л амар жижигэрсэн за. Тэг ерөнхийдөө бол амар жижигрээд амар турж байгаа заа. Би сүүлд найз залуутайгаа ингээд танилцаж үнэхээс өмнө би угаасаа 53 4 кг-тай байсан. Манай найз л байж өөрөө бас фитнес юм болохоор амар хийддэг. Тэгэд амар хийддэг учраас би бас амар дагаж иддэг. Бид нар чинь нийлж хэрэг үнэхээр амар иддэг заа. Яг чиг идэж байгаа л нэг гоо пицца идчихсэнтэй захиалч. Тэгээ пицца жажами идтгүүл жажами идэл ингээд бүр манай үний цайдыг хэлэхгүй миний цайдыг хэлэхгүй. Ерөөдөө нийлж би 59 кг болчиход ирлээ. Тэгээ 59 кг дээр очиход би гинт одоо дахиад 1 кг юм чи бол миний килограмм 60 орлоо шүү. Ямар амар юм бэ гэж бодсноо. Одоо ингэж яхаа идэхээ чужорада гэдэг чинь чужорхада гэж ярьдаг. Чужорада гэдэг чинь юу гэдэг вэ гэхээр ингээд тийм багсах, тохируулах гэсэн үг. Одоо ерөнхийдөө юмудаа тохируулж эхэлье гэж одоо найзлуудаа тэгж гахаа нохоо шиг идэхээ болчоод байна. Тэгээд сүүлийн 10 хоног бол би кардиог бол өдөрт бараг 1 цаг хийгээд байгаа зав. Гэхдээ дуугаа ундаг гэсэн эсвэл фитнес дээр алхах гэсэн үү. Тэгээ яваад ангууд маш хурдан бол бууж байгаа. Ягаад гэвэл нөгөө одоо хэд хоногийн дотор нэмсэн килограмм чинь ер нь буухтай амар амархан байдаг байхгүй. Олон жилжингээ ингээд одоо таргалаа тэр өөхн дагтаршаал бүр ингээд чулуу шиг урцсан тиймэрхүүл таргалалт жоо уддаг болохоос ш. Богинохон хугацаанд нэмсэн чинь бол богинохон хугацаанд арилждаг зав. Тэгээ одоо би буцаа явж буцаад 51 2 дээр ирсэн байгаа. Тэгээд одоо 10 оны дотор би 4 кг хасчихдаа хангалттай болчих гээд байна. За хувцас өмсөе. За нэг иймэрхүү. Ер нь маш таалагдж байгаа энэ хоёр гой зөгчийн дэжгүй байна. Үнэхээр тийм ялдам эмгтээлгэл харагдчихл байна. Өнөөдөр би хөл хийхгүй учраас жоохон өндөр ултай пүүз өмсөд зүгээр гэсэн үг. За тэгээ фитнестэй явчаад ирий тэгээд нүр амаа будаад найзтайгаа гарахтаа тэгээд бас бичлэгээ хий. За тэгээ ерөнхийдөө бол ингээд нүр мөрний будал ингээд дуусчихлаа. Тэгээд өнөөдөр уулзах гэсэн найз мөн болохоор юу гинэ? Ажилд гарсан чинь орой тарах юм санагдаад тэгээд оройтчих байхаа гэж. Тэгээд маргааш өдөр уулзахаар болсон. Тэгээд би ч одоо нэгэнт нүрээ будцсан хүн юм чинь ямар гарах газар байхгүй гэх юм биш. Ойрхон гарчаад ирий. Хоньны мах ойрд идмэр санагдаад ерөөсөө идэж чадахгүй яваад исэн цаг зав байхгүй. Тэгээд бид гарахтаа юу өмсөх вэ гэхээр юу өмсмөр нэ. Хальт нүрээ ингээ. За уруулаа нэг хальт бууд. Уруулаа хальт будаах юм бол хүмшаал өнгөрөөл өчнө. Бас нэг юм хог хангалттай болно. Юу өмсөх вэ гэхээр хэдүүлээ энэ ягаан цамцаа өмсөн заяа. Энэ ягаан цамцаа өмсөд доогуур нь би амт тийм барби хувцалж явмаар болохоор доогуур нь юм терпицэн жээс өмсөн. Доошоо болох тусмаа ингээд хоёр хөлн ингээд задалдаг гэх юм уу. Тэгээд доогуураа цагаан үсгээд готлоо өмсөд явцгаая. Тэгээд хувцас өмсөе. За нэг иймэрхүү заяа. Би нэг жоох өнөөдөр нэг тийм ягаан нэг юм жээс өмдөнд хар өмд өмссөн ч дээ юм. Аяда хар өмд өмсч заяа. Тэгээд доогуур нь мэдээж гой цагаан шахаа өмсөд. Тэгэхээр нэр чинь хүүхч явах юм. Сонир харагдаад. За юу ч гэсэн манай найз залуу яг ингээд хувцлаад гар гэдэг байхгүй. Би сая хар өнгөтэй, ногоон өнгөтэй бүх юм л өмсөж үзлээ. Энийг л өмсөх гэдэг. За өнөөдрийн хувцлал нэг юмрхүү. Энэ доогоороо мэдээж цагаан үсгийдээ хувцлаа өмснө. Тэгээд дараагийн хамтлагээр уулзцгаая. Түр баяртай ариун санаа байлаа.